За сайн байцгаана уу. За тэгээд миний нөгөө мэдээлэл хүргээд байгаа юм ганцхан өөр ямар нэгэн зүйлэгтэй ингээд бичлэлгаараа хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Яг энэ зан үйл тэмдэгт энэ ухамсартайгаар сургалтанд суугаад өөрийгөө ингээд оюун бодлыг удирдаад сөрөг бодол орж ирэхээр яах вэ? Ямар үйлдэл гаргах вэ? Тэргээд тэрийг удирдаа явж байгаа байхгүй юу? Түүнээс за энэ юу сүрхийг гэгэрцээ бас юу солиорч юу гэж эндүрээрээ. За би бол учиргүй амар сүрхий болчоогүй байна. Гэхдээ бол би энийг ашиглаад эргэн тойрох боломжоо олж хараад тэр боломжоо мөнгө болгон хувиргаад өөрийнхөө дансан далсын занаас Америкаас мөнгө данс руугаа татаад тгээс сууж байгаа хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ганцаараа өөрөө хэрэглээ сууж ирснаас те хэрэглээ явж исэн бүх юм болгож исэн бүх миний төлөвлөсөн бүх зүйлүүдийн одоо энэ утсан дээр нөөц дээр бичиж тэмдэглэж исэн бүх зүйлүүд ингээд бүтээд явж байгаа. Энэ дэр маш их талархдаг. Би бүр маш их баярлдаг. Өөрийнхөө хувь заяанд маш их баярлдаг. За яг зарим хүмүүс за энд бас ингээд зовлон тохиолдоод ингээд хөл хагцал тохиолдоод би заримдаа стори оруулдаг шүү дээ. Тэгэхээр ойлгож иж магадгүй болно. Тэр бол туулсан. Миний энэ хүртэл тэр зүйлийг чинь туулаад өнөөдрийн намайг бий болгосон юм. Тэр бол миний энэ амьдралд ингэж ойлголтод хүрэх миний хөшөөрөг болсон байхгүй юу? Тийм болохоор би баярлдаг. Маш их баярлдаг энэ амьдралдаа маш их талархдаг. Үнэхээр санаанд оромгүй гой зүйлүүд болдог те. Амар их баярлдаг би нэр үнэхээр их баярлдаг. Тийм болохоор энэ ойлголтоо те энэ ойлголтыг би ингээд Америкт амьдардаг те маш олон дагагчтай те зарим хүмүүс нь ч мэдж байгаа дагж байгаа намайг хилэнгүүт миний хэлж байгаа үгээр болон тэр хүний фэйсбүүкийг хайгаад олж байгаа ч юм уу те би мөрдөд байгаа. Окей. You can do it. You try. Ял тийч хэлмээр энэ. Түүнээс ш энд бол нэг тийм харамлаад нуугаад байх юм байхгүй. Гэхдээ би бол ямар нэгэн хүнээс ямар нэг юм нууж харамлдаггүй. Хэрвээ чата надаас асуух юм бол би хангалттай тайлбар хийгээ чөлөөтөө яриад өгч чадна. Энэ бол дандаа доллараар үнэлэгдэх хүнтэй сургалтууд байдаг. Тийм энд орохын тулд та яах вэ, ийх үү, тэ нэг бүч одоо ингээ манифест гэл тэнгүүд хүмүүс би мэдэн зүгээр өөрөө үнгүй би YouTube-ээс энэ тэндээс хүмүүс юм олоод авчин тэгэл болоо. Үгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь ч гэсэн адилхан мөнгөөр сургалтанд суучаад бүх юм үнгүй тэгээ тавихгүй үстэй. Тийм болохоор тэр хүмүүс чинь ч гэсэн адилхан зүгээр анхны байдлаар ерөнхий юмнуудаа тавьж байгаа болохоос ямар үйлдэл, ямар зан үйл, юуг яасны дараа яаж хийдэг, орой онцгтаа яах уу гэд бүх юмнуудаа ингээд хийдэг. Тэрийг тэр дадал зуршлыг та дагж ийж өнөөдрийн та өөрийнхөө амжилттай биеийг бүтээн шүү дээ. Түүнээс ч та урд өмнөх амьдралаараа яваад исэн, ноцороод, назгараад комфорт зонтой байгаад исэн. Тэр одоо өөр дээрээ байгаа л гэвэл та тийм өөрийнхөө хүсэж байгаа мөрөөдлийн хүнээ, тийм мөрөөдлийн өөрийгөө олж харж чадахгүй шүү дээ угаасаа. Тийм болохоор танаас бол хичээл зүтгэл заавалчгүй шаарднаа гэж ойлгоорой. За тэгээ мэдээлэл авахыг хүсвэл мэдчих хэрэг надад хандаж болно шүү дээ. Би бол хизээд open. I wait you.